Сайн байцгаана уу? Та бүхэндээ орой минь төргий. Өнөөдрийн унших шүлэг Түүхий ухааны доктор Болор цомын эзэн яруу найрагчдаа Болд хуйгийн Монгол хэл. Хянганы ууланд азарган чонуулах нь уртын дууны шуран хайм. Хагацлын гунгийг уртын дуугаар харагдах нь өндөр газрын салхи юм. Эртний нутагт өндрийн салхи хүүгэх нь амаржих ихийн дуншил юм. Ихээс төрөөд тэнхээ мэдэн чарлах нь миний монгол хэл юм аа. Хэрэмний чамдаас адуу нутгаан гүйх нь аадар борооны товшоо юм. Хээр талд аадар шааган орох нь амарг шандны аялгуу юм. Түн харгааж амарг шанд цүрхэрх нь сэтгэлэн илчилсэн үг юм. Түгдчин байж хайр сэтгэлэн илчлэх нь миний монгол хэл юм аа. Эрчис мөрөн бодол болон урсах нь хөөмийн задгай аялгуу юм. Элэг тэмдрэх энгэр задгай хөөмийн өвгөн бүргэдийн дуудлага юм. Өдөнд буралдсан бүргэж шуу бөөрх нь эцгийн алтан гэрээс юм. Өвгөд эцсийн чамдлан загсан гэрээс нь миний монгол хэл юм аа. Байгаль далай дэлэн хийсэн давалгаалах нь дун хисааны цуурай юм. Баруун жихэнд дун хисаа цуурайлах нь айн салхины шуугаан юм. Төрөмгөө салхинд модны орой шуугах нь цэрэг ирсэн ухаа юм. Түүх шастраас Чингисийн баатрууд уухайлах нь миний монгол хэл юм аа. Энэ дөрвөн хязгаарын хэл дээсэн дотор элесний ширхэг бөмбөрхөөс аянга нэргэх хүртэл их байгалийн дуулсан аваа бүхнийг сонирдож элэнцийн элэнцээс төрөвсөн даанчаруу монгол хэлээ. Болор цомын эзэн яруу найрагчдаа Болд хуйг 2010 он